За өмнө нь бид бол энэ хуваах үйлдэлийг гүйцэтгэсэн байгаа. За энэ илэрхийлэл хэдүүлээ дахиад нэг өөр хоёр гишүүнтэд хувааж үзье. За нэг дахиад очих юм бол x куб дээр нэмэх нь 6x квадрат дээр нэмэх нь 11 x дээр нэмэх нь 6 хэдүүлээ. X-с хасах нь 3-т хувааж үзье. X-с хасах нь 3. За тэгэхээр эхнийх нь хэдээр өгөх вэ гэхээр яг энэ тохиолдолд x квадратаар өгөх байна тий. X квадратаар өгье. Тэгэхээр x квадратыг үржих нь x-с хасах нь 3-ыг гишүүнчлэн үржүүлэх юм бол x кубээс хасах нь ингэж үржүүлээд x куб ингэж үржүүлээд 3x квадрат болно. За тэгвэл хасахаар x кубээс хасах нь 3x квадрат. За яг доор нь харуулцуулаад бичиж. За ингээд хасах юм бол 9x квадрат өгнө. Хариунд нь. Яагаад гэхээр дахиад x куб дээр нэмэх нь 6x квадратаас хасах нь энэ байгаа тий. Шууд хаалтаа задлаад бичээ. Тэгэхээр хасах нь x куб. Тэгээ хасах тэмдэгтэй болохоор энэ бол нэмэх 3x квадрат болж бичигдэнэ. Тэгэхээр энэ хоёр хураагдаад x квадраттай хоёр илэрхийлэл маань бол нийлээд 9x квадрат болж байна. За нэмэх нь 11x маань дахиад бууж ирлээ. За одоо тэгвэл хэдээр өгөх вэ гэхээр 9x квадрат байгаа энд x байгаа юм чи 9x-ээр өгнө гэсэн үг. Нэмэх 9x-ээр өгөх юм бол хасах нь за 9x-ийг x-ээс хасах нь 3-аар үржүүлэх юм бол за дахиад гишүүнчлэн үржүүлвэл x-ийг 9x-ээр үржүүлээд 9x квадрат 3-ыг 9x-ээр үржүүлээд 27x болно гэсэн үг. Тэгэхээр хасах нь 9x квадрат дээр нэмэх нь хасах нь 27x болж байна. За үүнийг дахиад хэдүүлээ. Энд бичих юм бол 9x квадрат дээр нэмэх нь 11x-ээс хасах нь 9x квадрат. Хасахын нэмэх болоод нэмэх нь 27x болж байна. Тэгэхээр эндээс энэ хоёр маань хоорондоо хураагдаад хариу бол 27 дээр 11-ийг нэмэхээр цифр болгоныг нэгээр нэмэгдэнэ гэсэн үг те 38x болох нэ. Тэгэхээр 38x гэж гарч ирлээ. За одоо сүүлийн орон болох 6-г болгож ярив. За нэмэх нь 6. Тэгэхээр 38x байгаа юм чи мэдээж энд 38-аар үржүүлнэ гэсэн үг одоо. За 38-аар өглөө хасахаар за 38-ыг x-ээс 3-аар үржүүлээ. Гишүүнчлэн үржүүлж хасах хэрэгтэй шүү дээ. Тэр илэрхийлэлээ хэдүүлээ олох юм бол 38 3x гэчлээ. 38x хасах нь 38-ыг 3-аар үржүүлэхээр 33-аар үржүүлээд 90 3 8 24 114 болно гэсэн үг те. 114 38x-ээс хасах нь 114. За энэ үйлдэлийг гүйцэтгэх юм бол энэ маань бол 38x дээр нэмэх нь 6 буюу энэ илэрхийллээс үндсэн илэрхийллээс хасах нь 38x. Энэ бол өөрөлтөө нэмэгдэмэгтэй байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дугаар хасахтайгаа нэлээд хасгуулж байгаа. Хасахын дараагийнх нь бол нэмэх болоод нэмэх нь 114 болж байна. Тэгэхээр 238x маань бол хоорондоо устдаад байхгүй болно. Хоёр тоон маань бол нийлээд 120 болж байна. 120. Тэгвэл одоо 120-ыг яах вэ гэхээр бид нар яах ч вэ гэсэн үг. Энд дээр бол бид нар хийж чадах зүйл байхгүй. Гэхдээ энэ хуваах үйлдэлээс ер нь юу гараад ирвэ гэдгийг хэдүүлээ. Хамтдаа бичье. За тэгэх юм бол энэ x куб дээр нэмэх нь 6x квадрат дээр нэмэх нь 11x дээр нэмэх нь 6 гэдэг нь илэрхийлэл маань x-ээс хасах нь 3-ыг үржих нь за тэгээд ногдроор үржин тэ мэдээж хуваагчаа ногдроор нь үржих юм бол 2x квадрат дээр нэмэх нь 9x нэмэх нь 38. Тэгвэл энэ 120 одоо яах вэ гэхээр энэ дээр 120-ыг нэмнэ гэсэн үг. 120-ыг нэмнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар өмнөх жишээн дээр 105-ыг 3-т хувааж байсан те. За одоо эднийг арилгачээ. Энд зүгээр тоогоор зүйрлэх юм бол энэ маань ямар утгатай болох вэ гэдгийг хэдүүлээ харцгаая.
Өмнө 105-ыг 3-т хувааж ирсэн бол одоо 105-ыг 4-т хуваач. Тэ? 4-т хуваах юм бол 2-оор өгөөд хасах нь 8, 25, 5-аар өгөөд хасах нь 25 үлдэж байна гэсэн үг. Тэгвэл энд бас үлдэгдэлтэй гарч ирж байна. Тэгвэл эндээс бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ 105 гэдэг бол 4-ийг үржих нь 25, тэгээ үржүүрийг ногдроор нөржүүлээд дараа нь үлдэгдлийг нэмнэ. Энтэй ер нь адил болж байгаамаа.